За юу нүдчтэй сонь сайхан юу байцгаана. За би хийдгээгээ та нар хийдгээ хийж гинөө. Хийдгээ болцсон уу? Одоо сэтгэх ямар ч юмараа дуус сонсож авах хэцүү л юм те. Ер нь бол бас модоо барьж гинөө. Харих модчгүй болчих. Одоо тавилан юм да. Тэгээ та бүхэн үзэж байгаа хүмүүсээ subscribe дарж биднийг үргэлж дэмжээрэй. Ном ТV Харалц номогийн мим ревюсийн хүү эхэлж байна. Мимэндээ орцгоё. Мемэндээ орцгоё яаш. Чон агнана гээд баахан буу зэвсэг аваад гарсан чи ганц болгонтой буцах үед. Одоо ан юм даа. Хэ. Окей. За энэ мим бол яг үнэ давхарцсан мим bay шүү. Бас. Тэр мим хайж байгаа мөн ол тэгэд анхаарал тавна. Дүү бистагийн яар амар бичдэг юм бэ. Дүү бистагийн 20к 10 шиг 50 төгрөгөөр тулаах шахах байдаг чи. Одоо заллин юм да шээч. Нэр одоо заллин юм да нэр 500 төгрөгөөр шатчих юм 20-ыг. Манай агшнаас намайг арайч зайлдгуулээс л та ер нь. Тэгээ дүү ах хэцүү гэдэг яг үндэ. Тэгээ ах нартай хүмүүс ингээд ах нарынхаа хувцсыг өмсөд тэнгууд бич дээр хоёр хичтэй гэж байна. Сайн ах хог шүрдэж байгаа төлөө өрөх үе. Ийхөө энэ юу гэсэн юм бэ та? Сайн ах лаадгүй шатсаа энэ яаж юу гэсэн юм бэ нэг салтан дунд нь хүүхэн явж идэх шиг бай. Ингээ харин тэгээд хөлөө өргөд хөлөнд байгаа тохиолдол хог шүрдэж хөлөө өргөд шүү дээ. Зүгээр хог шүрдээд хөлөө өргөх гэж зүгээр ингээ өртөх шатс юу. Би бүр гайхлаасаа нэг ойлгохгүй. За сургууль цэцэрлэг 9 сарын 1-ээс орохыг мэдсэн коронавирус. Тэгээ одоо нэр энэ коронавирус Монголд гэдэг үнэхээр гайгүй үнэтэй. Монголчууд нэр үнэхээр төмөр биетэй хүмүүс юм а тэгээ. Тэгэл зүгээр одоо 9 сарын 1-с хичээлээ оруулах ч тэгснээр юу гэлээ 20 хүүхд нэг анги дээд нь 20 хүүхдтэй. Тэгснээр 3 өдөр хичээлээд 2 өдөр нь ТV теле хичээл гэсэн шүү дээ. Энэ бол миний 15 дахь удаа ковид-19-ийн хөдөлгөөнт орсон шалтгаан. Йоо. Тэр үгзийг харалтаа бурхан минь гэж. Яг би өмнө ийм үгзэг харж байсан л да. Энэ бол тэр үнэхээр эмнэлэгт байхааргүй л үгзэг байна. Йоо, тэгтээ нэр ийм сүлэгчтэй бол нэрээ баг туссан чи авах юм шиг. Гэтэ та бүхэн бас үгзэг хөгжүүлээрэй. Every time when you go. Гэсэн өөрөө мангар үгзэггүй бистаа сууж тэр. За, найз залуу. Гэртэрээ тоол хийгээд өг өсөд найз хүн. Мус ирлэн гэж за яг биш. Найз хүн өөрөө зүгээр дуртай байдаг шаттай. Үерхцгаал бол тэгэл хамаагүй шууд за хайраа өөдрө маах суулна хоёулаа нэг те гал гаргаж. Үерхцгаал бол тэгэл хамаагүй сайхан ярилцтай илэн даалангүй байл та. Хөдөг. Дараагийн мим. Энийг амар даарсан ч гэсэн гарна юм. Nice. Би 100 модон жорлон суув. Тэгтээ одоо яг сүүл нүүн амралтанд явсан чинь ялаа бол гайгүй заяа. Зүг шумуул амар шаажлаа. Яг ингээд нүүн халцаагаад би зэтгэж штэ халцаагаад л гшаа. Би зэтгэж штэ тэнгуү шумуул яг өвцгөн дээр хазаад ёо тэнгуү зүгээр ингээд сууцнаа. Тас гэж зүгээр шумуулаа л алждаг юм. Тэгээ дараа нь бүхс чинь бөөн сорив. Everyone calls me одоо. But tonight I will be your shot гэж шиг. Йоо, нэг амар орж ийна те тэгтээ бүр ёо тэгтээ та нар яах гэж тэгдэг юм бэ нэрээ. Одоо гэж тэгтээ ямар хүмүүсийг хэлдэм болоо мэдгүй. No. Заалт өгд юм уу? Метр тэдээс доош бол одоо хүндээ орноо. Би бол биш баг. Зүгээр надаас намхан хүмүүс зөндөө л энэ зүгээр. Дараачих гэж дуусчих. За байцгаараа хүмүүсээ. Караша инээлгээ шав. Би фейсийнхаа нэрийг Мартин залуу. Яашаас. Тэр нэрээ зүгээр караша инээлгээл тэгэл зүгээр. Яагаад чи нэг тийм уулсан энэ охин хөөрхөн шүү гэдэг нэг тийм найдаж охин яг инээлгэх амар гоё мэдрэмж. Гоё шүү яг тэгж тайп нийлэх. Охтууд яг нөө өөрийнхөө харж явдаг охинтойгоо vibe таарах маар. Үнэхээр гоё мэдрэмж. За наадан болов Skytel сүлжээ. Би зайлаад өгье. За хэрвээ та бүхэн Skytel барьдаг бол жил болгоны 7 сарын 10, 11, 12-нд хотоос зайлахыг зөвлөж байна. Нэг шок. Амар те. За найз аним үзэж амьдралаа босгоно гэж байсан хэнтэй үзээд боо босгочихгүй гэдэг шээ. Йоо.
Гэтэ яг одоо порн залуучдыг хентай үздэг хүмүүсийг тустай байдаг. Хентай бас сайн. Яг хентай үздэг хүмүүс ямар төрлийн хүмүүс хентай үздэг юм болоо гэж асуугаад орхичихөө. Дүүдээ зодуулж байгаад гинт ахна гэдгийг санах байдаг ш. За ухаа өөр яамаар байна ч гэж. Наа бүр хүүхэд байхад манай ихч бүр ингээд зоддгүй байсан ч гэсэн чамаа хүүхэд байх чамаа өргөж авсан штэ мавсан штэ гэж тоглодог гэсэн. Тийм хурц чамаа өргөж авч чамаа олсон штэ молсон штэ. Би ингээд байцнаа өөлж мөөлөө төрх итгэн штэ тэр. Гэтэ баярлаа их нартай хайртай шүү гэж шинэ энэ дашрамд хэлчихье. Шөнийн 2 цагт октод гэшээс юу энэ одоо юу юм бэ? Луу юм баа устаа болно. Гэтэ угаасаа одоо хамгийн сонгодог сонголт юу гэдэг юм бэ октодаа гэж. Өвөрцөн юу луувн уу? Трастын чанамал луувн гэж шүү. Юу гэдэг вэ? За, мим маань дуусчих шиг боллоо да. За ингээд энэ удаагийн мим ревюс ингээд дууслаа. Та бүхэнд бас таалагдсан байх гэж найдаж байна. Subscribe дарж бидийг үргэлж дэмжээрэй. Мөн дээрээс нэмжүүлэхэд мимнүүдээ явуулж бидэртэй хамтарч ажиллаарай. За тэгээд дараачихаа дугаар уулзлаа. Түр баяртай. Энэ бол та нарын мэддэг хараал гэсэн номоо байлаа.